За Монголын хөрөнгийн биржийн вебсайт бол бас ч юм чамлахааргүй мэдээлэлүүд байгаа. Нэлээд гайгүй мэдээлэлүүд байгаа шүү ер нь. Код үтсэн хүнд бол. За өнөөдөр ногдол ашигын тухай хэдүүлээ мэдээлэлтэй танилцъя. За үнцас зэс рүү н орлоо. Үнцас зэс рүү орохоор судалгаа гэсэн хэсэг бий. За энд ногдол ашиг тараахаар шийдвэрлсэн хувьцаат компаниудын нэгдсэн судалгаа гэсэн ийм зэс байна. Бид зэс. За энд болохоор 1993 оноос хойш 2025 он хүртэл ингээд бараг 20 гаруй жилийн 30 гаруй жилийн ногдол ашиг тараасан хувьцаат компаниудын дууцын тогтоол нэрч хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараасан хэзээ олгохоор шийдвэрлсэн гэх ийм мэдээлэлүүд Excel файлаар байгаа. За 93-аас 2020 оныхыг бол нэг Excel файлд оруулсан байна. За ингээд он тус бүрээр 11 оноос хойш он тус бүрээр. За хэдүүлээ хамгийн сүүлийн он болох 2025 онд ногдол ашиг тараасан хувьцаат компаниудын мэдээлэлтэй танилцсан. Excel-ээр датад авчээ. За тэгэхээр 2025 онд ногдол ашиг тараасан гэдэг маань энэ маань 2024 оны буюу өмнөх жилийн цэвэр ашигаас тараасан гэсэн үг. За ихэнх компаниуд за манай санхүүгийн жилчин бол 1 сарын 1-ээс 12 сарын 31-ээр дуусвар болдог. Ингээд нэгэн бодох төслийн тухай хуулиараа компаниуд маань жилийнхээ эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гэж гаргаж тушаасан байх ёстой. За үүнтэй холбоотой бол ихэнх компаниуд 2 сараас за 3 сарын 1 хүртэл энэ хугацаанд бол ногдол ашиг тараах хэсэг тухай тууцаагаа ингээд хурлаараа шийдвэрээ гаргадаг байгаа. За энэ гэхдээ компани тухай хуулиараа энэ тусгаалan заасан юм хэлэн зөвлөдөө.